За сайн байцгаана уу. Манай гал мах баттай хонь арслан номын ордныхны маань 9-р сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай гал мах баттай улсууд 9-р сард бол одоо нэлээд чухал сар байх гэж байна. За тэгэхээр яг одоогийн байдлаар одоо манай гал мах баттай улсууд бол нэлээд тийм эргэлтсэн одоо бүх энийг сонгох тэгхүү инхүү ер нь нэг манан дунд байгаа юм шиг харагдаж байна л та. Одоо ирээдүйн төлөвлөгөөнд одоо төлөвлөгөөгүйч байгаа юм шиг. Эсвэл одоо төлөвлөгөөнд санаа зовоод байгаа юм шиг тий. Хэдийгээр байдал одоо сайхан боловч одоо одоогийн байдлаар сайхан байгаа боловч асуудлыг шийдэх асуудлууд одоо маш их байна. Эсвэл одоо одоогийн байдал одоо маш эргэлзээтэй. Тэгээд ер нь 9-р сар одоо энэ сард бол одоо нэлийн одоо чухал шийдвэрүүдийг гаргасан. За мөн одоо нэн чухал нь болохоор зэрэг энд одоо би full card with debt card тэгэхээр өвхөл энэ full хоёр бол одоо яах аргагүй амьдралын шин сайкл. Тэгэхээр зэрэг энэ дээр би харж байна л да. Цаг нь болсон юм шиг энд judgment card та тий. Тэгэхээр зэрэг юуны цаг болж байгаа юм бэ гэхээр зэрэг одоо бүх юмных нь. Жишээлх юм бол одоо энд манай гал мах баттай улсууд бол одоо юу гэдэг энэ дээр одоо маш чухал шийдвэрүүдийг гаргана гэж хэлсэнтэй. Тэгээд энэ дээр за хийж байгаа ажил таалагдахгүй байгаа юм шиг тийм ээ. За одоогийн байгаа ажил нэлээд эргэлзээтэй. Ирээдүйн мэдэгдэхгүй, яахын мэдэгдэхгүй тийм ээ. За тэгээд эсвэл одоо шинэ ажил эхлэх гээд эргэлзээд байгаа харагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо энэ ажилдаа ажиллах уу, эсвэл одоо шинэ ажил шинэ компани юм уу, шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа юм шиг тий. За энд одоо маш их эргэлзээ харагдаж байна. Мөн одоо зарим нэг нь энд одоо байгаа байдал ерөөсө таалагдахгүй байгаа юм шиг тий. Тэгэхээр зэрэг би энд одоо таныг walk away л гэж байна л та. За хэрэг одоо маш их одоо хэцүү харьцаа байгаа бол тий. Эсвэл одоо ажиллахад их хүнд байгаа бол эсвэл одоо таалагдахгүй байгаа бол эсвэл их удаан бодож байгаа юм харагдаж байна л да. Одоо их удаан за би одоо энэ ажлыг энийг хийсээр байх уу? Эсвэл одоо би тааж өөрөө юм хийх үү? Тэ аль эсвэл одоо шинэ компани байгуулах уу? Шинэ бизнес эхлүүлэх үү? Тэгэхээр зэрэг энэ дээр би харахаар зэрэг та шинэ компани юм уу? Одоо шинэ бизнес эхлүүлсэн байдал харагдаж байна. Энэ бол одоо амьдралын эргэлт. Та одоо хүнд ажилладаг байсан бол хуваараа бизнес эрхлэгч боллоо. Тийм ээ. Аль эсвэл одоо энэ албан тушаал таалагдахгүй байгаа юм шиг. Их удаан одоо бодож шинэ албан тушаалд очих юм уу? Шинэ одоо карьерийн өсөлт хайж байгаа улсууд харагдаж байна л да. Энэ дээр бол одоо шинэ opportunity юм уу? Одоо шинэ тийм боломж гарч ирнэ гэсэн байна. Тэгэхээр зэрэг эднэр одоо энд одоо маш манай одоо гал мах баттай улсууд одоо их хямарч одоо их хурдан шийдвэр гаргах гэж одоо их одоо энийг би одоо шийдэх ёстой, одоо ингэх ёстой, одоо тэгэх ёстой гэж ингэж их хямарж байгаа байдал харагдаж байна л да. За энэ их амьдралын чухал үе дээр одоо ийм яаран одоо шийдвэр гаргахгүй тийм ээ. Энэ чухал үе дээр одоо та маш их хүлээцтэй бай, сайн бодон шүү. Ер нь бол яг уу эндээс харахад одоо гаргасан шийдвэр хэдийгээр зөв байгаа ч гэсэн бас одоо яарахын шаардлага үгүй гэсэн ийм мессеж байж байна. За тэгэхээр зэрэг одоо энэ дээр бол хүсэл чинь биелсэн байгаа тийм ээ. Шин сайкл одоо магадгүй одоо таны байдал гатсан юм шиг тийм бол одоо энэ байдлаас гарнаа л гэж.
За тэгээд энэ байдлаас гарч одоо шинэ компани байгуулах юм уу? Аль эсвэл одоо шинэ амьдрал эхлүүлсэн ямар ч байсан амьдрал чинь маш их одоо чухал өөрчлөлтүүд одоо шинэ сайкл жишээлх юм за бид түрүү хэлцэнтэй. За энэ дээр одоо бас 9-р сард одоо бас энэ ажлын хажуугаар одоо бас гэр бүлийн гэдэг юм уу хувийн амьдрал маш их чухал ач холбогдол өгсөн ийм сар байх гэж байна. За энэ дээр одоо би энэ одоо манай гал мах байттай улсуудад одоо сонголт байна гэж харж байна л та. Тэгэхээр зэрэг энэ хүнд одоо нэг биш хоёр хүн ч байгаа юм шиг тийм ээ. Эсвэл одоо нэлээд хэдэн хүн байгаа ч юм шиг. Эсвэл одоо энэ харьцааг одоо дараагийн шатанд нь оруулах уу, аль эсвэл ингээд дуусгах уу ч гэдэг юм уу. Эсвэл одоо та одоо найз залуу найз охинтой болвол одоо танд одоо гэрлэх санал ирэх ч юм уу тийм ээ. Тэгээ энэ гэрлэх саналыг та одоо эргэлзэж байгаа юм шиг. Энэ хүн одоо үнэн ярьж үгүй ярьж эсвэл одоо юу ч юм. За тэгэхээр зэрэг би энд одоо хэрв хайр сэтгэлтэй хүнтэй тийм ээ одоо болвол одоо яхаарахгүй дараагийн шатнд шилжсэн байдал харагдаж байна. Мөн одоо хэрв манай сингл огт найз залуу юу байхгүй юм сингл хүмүүс болвол одоо шинэ хайртай авчирсан тийм энэ нь одоо гэрлэлтэнд хүрэхээр эсвэл soulmate. За энэ дээр одоо би энэ 3 картыг үзүүлэе гэж бодож байна л да. За энэ бол одоо definitely одоо дараагийн шатнд шилжих эсвэл одоо таны soulmate эсвэл одоо юу гэдгийг заяаны хань мөнөөсөө мөн гэж харагдаж байна. Миний энэ дээр гарч байгаа бол тийм. Тэгэхээр зэрэг энд та эргэлзэхийн шаардлага байхгүй. Нэгдүгürt нь, хоёрдугаарт нь гэх юм бол одоо амьдрал харуулна ч гэдэг юм уу. Эсвэл одоо энэ харьцаанд одоо нэг жоохон сэтгэл гаргаад үзүүл яасан юм бэ гэсэн ийм мессежнүүд байж шүү. Хэрв та сингл болвол яхаарахгүй та сингл биш одоо ямар ч байсан хамтрагчтай болсон харагдаж байна. За энэ амьдралын их өөрчлөлтүүд шинэ ажил одоо шинэ бизнес одоо шинэ одоо юу гэдгийг амьдрал зохиосон ийм л сар байх гээд байна. Тэгэхээр энэ дээр одоо шинэ компани гэж бид түрээсэнтэй энэ шинэ компани байгуулах гэж байгаа. Шинэ за энэ дээр одоо их сэтгэл их зовж одоо хамт эсвэл хүнтэй хамтрах гэж байгаа бол одоо энд бас үл итгэсэн байдал харагдаад байна л та. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо эргэлзэх зүйл үгүй хийгээд үсэх юм бол мөнгө харагдаж байна шүү. За ийм мессеж байна. За тэгээд ялангуяа энэ дээр өгөх мессежэн дээр за яг хэдийгээр ийм одоо сайхан гэр бүлийн сайхан үйл явдлууд тийм ээ хантай ижгэлтэй болсон хайр сэтгэлтэй учирсан ийм юмнууд байгаа боловч та одоо хит нэг талыг барьж туйлшрах тийм ээ одоо хайр сэтгэл одоо юу гэдгийг нэг тийшээ туйлширснаар одоо энд одоо сингл ээж юм уу сингл аав харагдаж байна л да. Тэгэхээр үр хүүхэд ажил төрлөө артаа орохгүй шүү. Тэгэхээр зэрэг ийм сайхан зүйлийн хажуугаар одоо та бас ажил төрлөөндөө бас анхаарал тавина шүү гэсэн мессеж өгч байна. За энэ дээр definitely marriage. Тэгэхээр зэрэг за ийм сайхан үйл явдалтай сар байх гэж байна. За би энэ дээр одоо за тэгээд таны одоо удаан мөрөөдөж байсан тийм ээ эсвэл их хөдөлмөр гаргасан харьцаа юм уу их одоо хөдөлмөр юу гэдгийг хүлээсэн ийм харьцаа хайр ирнэ гэж ойлгоорой энэ сард. За ингээд та бүхэндээ одоо ажил амьдралд энэ сар сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За та бүхэн хувийн уншлага сонирхож байгаа бол миний одоо Facebook пэйж болох Монгол Стар тайраар орж одоо мэдээлэл аваарай. За баярлалаа баяртай.